Чамд захин ертөнцид нэлээд олон тооны найзууд бий. Гэхдээ чи тэр бүх найзуудтайгаа нэг бүслэн уулзаж ярилцаж байгаагүй. Чиний сэтгэл хөдлөл дотоод ертөнцийг чинь тэд мэдэхгүй. Энэ бол бидний бий болгож буй захин ертөнц. Мөн үр хөвгтдээ үлдээж байгаа ертөнц юм. Энэ ертөнц бол тэр зэгтээ худал хуурмаг харилцааны хэлбэр юм. Нүдүүдэд харан ярилцахгүй зөвхөн дэлгэцний цаанаас бие биетэйгээ харилцаа. Энэ ертөнцид хинч баян тарган сайхан сэтгэлтэй инэрэнгүй тусч харагдаж чадна. Энэ бүхний хүн бүхэн шүүн тунгааж зөв бурууг ялгаж чадахгүй. Ялангуяа таны хүүхэд. Хүүхэд зам бол гинэн итгэмжийн харсан бүхэндээ үний юм шиг үдсэн болгоно нь зөв юм шиг итгэдэг. Энэ итгэлээр дамжуулан бидний амьдрч эхэлж байгаа энэ цахим ертөнцид хэр олон хүн гэмт хэрэг үлдэж байгааг та нэг анзаарч үзсэн үү? Бидний багада өнгөрүүлсэн хүүхэд нас түүх болон үлдсэн. Гэртээ байгаасаа илүү гадаагаас найзуудтай тоглохыг, зуны орой саатан суун, гитар тоглон, хөгжилтэй яриа ярихыг, өвлийн цаснаар чаргаар гуулгана, цасаар бие биесээ угаахыг, баавгаан чих чартаа тэвгээр тоглон энэ бүгд бараг л үгүй болсныг та анзаарсан уу? Өсвөр насны хүүхэд гадаа гарч найзуудтайгаа уулзахаас илүү дэлгэц харан чатаар бие биетэйгээ харьцаж, Instagram, Facebook дээр гоё гарсан зураг пост хийж, захин ертөнцийн боол болон байгааг та харсан уу? Өдөр бүхэн цаг тутам минут болгон хэдэн мянган мэдээлэл ямар шүүлтүүр хяналтгүйгээр захин ертөнцид нийлдэхэд тэр болгоны хүүхэд ямар ч шүүлтүүргүйгээр харж мэдээллийн их усрээ болгож байна. Хараа хяналтгүй захин ертөнцийн мэдээлэл авсан хүүхэд гинийн эдэмтгий зангаасаа болж хүний наймын дөхтөн аав ээж дээр дахин хизээж ирж ирэхгүйгээр өмнөд төв тавьсан өнөөгийн бидэд бол байсаар байна. Энэ бүхнийг та бид л зогсоож хад. Үр хөвгтөхийн төлөө одоо нас давхар шалга. Захин мэрэглээ хян. Хяналт гэдэг бол ор тас хөрөлгөө нэр биш. Хүүхдээ мэдлэг болгон таны бие хамгаалагч гэдгийг ойлгуулж захин ертөнцийн боловсролыг олгох нэр юм.